Сайн байцгаана уу? Та бүхэндээ хөгшрөлтийг удаашруулахад туслах гайхалтай арган талаар танилцуулъя. Таныг өөртөө итгэлтэйгээр залуу насаа эргүүлэн авчрах, сэтгэл санааг тайван байлгахад туслах зөвлөгөөг хүргэж байна. Үүнд нэгдүгээрт нь хөгжим сонсох. Ямар ч хөгжим сонсоход таны сэтгэлийг хөдөлгөж төлөв байдлыг шууд өөрчлөх боломжтой. Хөгжим суурилсан хөдөлгөөний тоглоом, бүжгийн дасгалууд зэрэг нь тэнцвэр, ой санамж, сэтгэл хөдлөлийн сайн сайхан байдалд нөлөөлдөг. Бүжиглэх нь хөдөлгөөний зохицуултыг сайжруулж, тархины эрүүл мэндийг дэмжиж, нас ахих тусам таны мэдхүйн бууралтыг удаашруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Хоёрдугаарт нь хуучин зургуудаа дурсан харах. Хуучин гэрэл зургуудыг үзэж түүх дурсамж ярих нь дурсгах эмчилгээ гэж нэрлэгддэг бөгөөд ой санамж, оюун санааг сэргийхэд тус болдог байна. Энэ нь хөгшрөлт болон таны мэдхүйн өөрчлөлтийг удирдах буй хүмүүсийн хувьд энгийн бөгөөд санах ойг сайжруулах үр дүнтэй дасгал юм. Гуравдугаарт нь сонгодог өглөөний цагаа уугаарай. Судалгаагаар зарим уламжлалт өглөөний цаг эсийн хөгшрөлтийн удаашралтай холбон тайлбарласан байдаг. Энэ нь таны митохондри гормон тархийг дэмждэг хоол хүнс юм. Митохондри гэдэг нь идэж буй хоолыг танд эрчим хүч болгодог эсийн доторх үйлдвэр юм. Тархины үйл ажиллагааг дэмжих хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Үүнд загас, өндөг, ногоо, хушиг гэх мэт. За дөрөвдүгээрт нь амьтанд хайртай байх. Амьтдаа цагийг өнгөрөөх нь стрессийг бууруулах, зүрхний эрүүл мэндийг сайжруулах, ганцаардлын мэдрэмжийг бууруулдаг болох нь судалгаагаар баталсан байдаг. Нохоод хижээдэг хүн маш их хөдөлгөөнтэй байдаг тул энэ нь өөрт нь дасгал болдог гэжээ. Түүнчлэн ууралсан үед тижээвэр амьтан таны уурыг маш хурдан гаргаж чаддаг. Гэрийн тижээвэр амьтанд ямар ч болзолгүй орших үед эдгэх хүчин зүйл бий. Мөн гэр бүлийг үргэлж халуун дулаан уур амьсгалтай болгодог. Өндөр настай болон ганцаараа амьдардаг хүмүүсийн хувьд амьтан тижээх нь сэтгэл готрлоос сэргийлж ганцаардлын түвшинг бууруулах чухал хүчин зүйл юм. Тавдугаарт нь ад жаргал баяр баясгалыг дуудаарай. Бид илүү сайн сайхан байхын тулд амьдралын хэм маягаа өөрчлөх шаардлагагүй. Судалгаагаар талархал илэрхийлэх, баяр баясгалан дуудах, ямар нэгэн сайхан зүйл хийх зэрэг нь сэтгэлийн хөдөлгөөнийг сайжруулж, өрөвслийг бууруулдаг болохыг тогтоожээ. Таныг баясгадаг, хөгжөөдөг, инээлгдэг, найз болон хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй. Тэд танд ад жаргалыг авчирна. Ойрт нотны хүмүүстэйгээ хамт байж энийх нь стрессийн гормоныг бууруулж сайхан мэдрэмж төрүүлэх, таны мэдрэлийн системд өөрийгөө аюулгүй гэдгийг сануулдаг. Нас агсан ч эрүүл залуу хүн шиг амьдарч болно. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.